Баянхонгор аймаг нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт Хангай нурууны өмнөх хөндөрлөг, Говь Алтай нурууны улс, Алтай өвөр говийг хамран Говь хангай тал хэрийн бүсийг дамнан оршдог аймаг юм. Газар нутгийн хэмжээ нь 116 мянган км² талбай нутаг дэвсгэртэй 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг улсын баг хурлын тэргүүлэгчдийн 81-р тогтоолоор байгуулсан 3 аймгийн нэг юм а. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд 20 сум 105 багтай. Хүн амын хувьд 89645 хүн амтай. Тус аймгийн нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбар юм. Өөр хангай, Өмнө Говь, Говь Алтай, Завхан, Арга хангай зэрэг аймагуудтай хил зэрэгэлдээ оршдог бөгөөд бүгд найрамдах хятад ард улстай 130 км-ээр өмнөд хэсгээрээ хилэлдэг. Улсын нийслэл Улаанбаатар хотоос 630 км-ийн зайтай, нутгийн дундаж өндөр нь 1000-аас 1400 м, хамгийн өндөр цэг нь төрийн тахилгагт их богд хайрхан 3957 м-ийн өндөрт өргөгдсөн тогтцтой. Хамгийн нам цэг нь Говь Алтай Цуваа улсын урд хэсэгт орших Номгон хоолой, Цэнхрийн хоолой, Зээрингийн тал зэрэг газрууд далайн түвшнөөс дээш 552-оос 600 м өндөрт оршино. Нүүдлийн соёл иргэншилтэй мал аж ахуй төшгөлсөн Монгол орны хувьд хөдөө аж ахуйн салбар нь улс орны хөгжлийн хөдөлгөгч хүчин болцоор ирсэн бөгөөд манай аймагт нийт 45.7 мянган ажиллагчид байгаагаас 22.3 мянга буюу 48.7% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж дотоодын нийт бүтээгдэхүүний 43.5%-ийг бий болгодог. Мал тааллын 2024 оны дүнгээр тэмээ 52.6 мянга, адуу 176.8 мянга, өхөр 221.4 мянга, хонь 1.1 сая, ямаа 2.3 сая, нийт 4 сая толгой мал тоологдсон. 9.5 мянган хот айлын 13.1 мянган малчин өрхтэй. Мал аж ахуйн чиглэлээр үржлийн баталгаажсан Залаа жинст эдрэн үйлдвэрийн ямаа, Байдраг үйлдвэрийн хонь, Бөмбөрийн улаан омгийн ямаа, Баян булаг омгийн хонь, Ламын гигийн улаан тэмээний үйлдвэрийг тус батлуулан орон нутагтаа үндсэн сайжруулагчаар ашиглаж байна. Газар тариалангийн зориулалтаар ашиглах боломжит 12.5 мянган га талбайгаас 1125 га талбайг 20 сумын 365 иргэн аж ахуй нэгж эзэмшиж нийт тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 19.6%-тай байна. Мөн 20 сумын 258 иргэн 13 хошоо 9 аж ахуй нэгж төмс хүнсний ногоо тариалж газар тариалангийн салбарт ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 148.4 га талбайд төмс, 124.9 га талбайд хүнсний ногоог тариалж 2082 тонн ургац хураан авч байгаа нь хүн амын төмсний хэрэгцээг 52.1%-аар, хүнсний ногооны хэрэгцээг 11%-аар тус хангаж үлдсэн хувийг гаднаас худалдан авдаг. Техник тоног төхөөрөмжийн хангамж 45.6%-тай байгаа бөгөөд үүнд зүтгэх хүчний трактор 47, хөдөө аж ахуйн чиргүүл дүүжин машин 64 тус бүртгэгдсэн байна. Жилийн эцсийн байдлаар 18 сумын 21 мянган м² талбай бүхий өвөл зууны хүлэмж болон нарны энергиээр халдах хүлэмжид нарийн ногоо, жимсгэн тариалж 108 тонн ургац хураан авсан байна. Мөн аймгийн нийт нутаг дэвсгэрийн 76% нь хөдөө аж ахуйн нийтлбэр газар эзэлж 20% нь улсын тусгай хэрэгцээний газар, 0.4% нь усан сан бүхий газар тус эзэлдэг байна. Баянхонгор аймгийн ерөнхий танилцуулга болон хөдөө аж ахуйн салбарын танилцуулгыг хүлээн авсан та бүхэнд баярлалаа.